Оройн төргийн эрхэм үзэгчдээ Монгол Улсын хөгжлийн ток шоу ярилцлага эхэлж байна. Тэгэхээр бид өнөөдөр студид улсын хурлын гишүүн Батсууртай ярилцахаар урьдсан байгаа. За бидний ярилцах сэдв мэдээж одоо энэ хавар отгон чуулганаа хийсэн улсын хурлын 4 жилийн бүр эрхийн хугацаанд хийсэн ажил болон за цаашид Монгол Улсын хөгжлийн бодлогын асуудал байх болно. За ингээд өчигдөр одоо улсын хурлын отгон чуулган бас одоо ингээд завсарлага авлаа. Тэгэхээр бас отгон чуулганаар бол сайдуудын асуудал бас орох байх ч гэдэм үү. За олон асуудал бол хүлээлттэй байлаа. Ингээд 6 сарын 23 буюу баг сонгуулийн дунд үе хүртэл одоо ингээд завсарлага авчлаа. Тэгэхээр та бас одоо чуулганы ер нь ихэд отгон чуулганы бас тий үр дүнг ярьсаар ярилцлага эхлэе гэж үзэж байна. Тэгэхээр зүгээр ер нь бол яах вэ? Улсын хурал шийдэх маш олон чухал асуудлууд байлаа. Тэр тусмаа улс орны эдийн засгийн амьдрал хүнд байна. Зүгээр одоо яг нэг малажихуу эрхэлж байгаа хөдөөгийнхэн маань бас нэг ноос ноолуурын орлого энэ төр гээд нэг өдөр хоног өнгөрөөж явах шиг байна. Эдийн засаг маш хүнд байна. Тэгэхээр шийдэх ёстой олон асуудлууд хүлээж байсан. Тэгэхээр улс төржилт маш их энэ одоо олон хүчин зүйлээс шалтгаалаад хурал маань олигтой явж чадсангүй. Тэгээ одоо энэ 7 хоногт чинь намууд сонгуул төрөлт хүмүүсийг нэрийг дэвшүүлээд үндсэндээ сонгуулийн ерөнхий хороонд ингээд одоо сонгуулийн ажил эхэлж байгаатай холбогдуулаад чуулгана төр завсарлуулчлаа. Хаалтаа бол одоо сонгуулийн дараагаар төгсгөлийн үед ч юм уу сонгуулийн дараагаар хаалт хийх шаардлага гарах бах. Ингээд одоо үндсэндээ одоо 1-4 жилийн одоо их хурлын ажил үүгээр дуусч ийн гэсэн үг. Тэгээ ер нь одоо бас 4 жилийн хугацаанд одоо энэ чуулган Монгол Улсын хөгжилд одоо ямар түлхэц болох одоо хуулиудыг баталж чадваа бас өөр одоо хүлээлттэй байсан та хуулиуд гэдэг чинь тэр хуулиудын одоо хөгжилд бас хүрэх зорилтууд нь юу байсан бол тэгэхээр гол нь бол энэ 12 оноос хойш Монгол Улсын эдийн засаг бол гадаадын хөрөнгө оруулалт эрс буурлаа. Олон томоохон төслүүдэд ураг шахиулж чадсангүй. За энэ олон хүчин зүйлээс шалтгаалсан л та тийм ээ. Дэлхийн зах зээл дээр Монгол Улсын экспортлдог уул уурхайн зарим бүтээгдэхүүний үн бас тааруухан байлаа. Гэхдээ энэ хүчин зүйлүүдийг бол одоо нэг их гол хүчин зүйл гэж үзэлгүйгээр энэ засгийн газар одоо хөрш орнуудтайгаа ер нь яаж ойлголцов хөрөнгө оруулагч нарыг яаж дэмживгээд одоо үйл ажиллагаанаас шалтгаалсан зүйлүүд маш олон бий. 2012 онд ингээд 11 он гээд аваад үзэхэд бол эдийн засгийн өсөлт маань 10 гаруй 17% хүрж исэн шүү дээ. Үүний одоо яг зүгээр манай юу арчилсан намынхан бол тайлбарлахдаа энэ үйл зүгээр тухайн үед одоо ганц удаагийн том оюу толгой хөрөнгө оруулалтаас шалтгааллаа гэж байна. Тим зүйл байж болно. Гэхдээ үүний одоо сайн тал бол маш их байсан. Ялангуяа дэлхийн одоо зах зээл дээр банк санхүүгийн салбарт ч гэдэг юм уу Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирч одоо гадаадын маш их хөрөнгө оруулагч нар Монголын анхаарч дэмжлэг тусалцаа үзүүлэхэд бэлэн байсан. Үүнийг энэ одоо 2012 оны сонгуулийн дараагаар байгуулагдсан засгийн газар ашиглаж огт чадаагүй, үр дүнгийг гаргаж чадсангүй. Энэ их сайхан боломжуудыг алдаад тэгээ улс орныхоо эдийн засгийг бол одоо баяж болшгүйгээр доройтууллаа. Бараа бүтээгдэхүүний үн маш их нэмэгдлээ. Ялангуяа одоо тэр нэг бондуудын хөрөнгө босголоо гэдэг ингэсэн энэ бол бас боломжтой мөнгө байсан. Гэхдээ энэ бол одоо урд өмнөх үйл ажиллагааны үр дүнгээр бидэнд олдож байгаа дэлхийн зах зээл дээрээс одоо хямд төсөр хөө багтай ийм одоо зээл авах хөрөнгө оруулалтыг татах бүрдүүлсэн боломжийг зөв ашиглаж чадсангүй. Ашиглаж чадсан бол бид Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр арай ийм байхгүй байлаа. Гадаадын хөрөнгө оруулалт бол 12 оноос хойш буурсаар байгаад үндсэндээ одоо зогсолтын байдалд орчод байж шít. Тэгэхээр эдийн засгийн гишүүний хувьд бол бас нэг тодорхой ингээ мэдээлүүд өгөөч гэж би хүсвэ. Тухайлбал одоо та сайн хэлсэн шүү дээ ингээ бондуудын мөнгө гэж. Тухайлбал одоо Чингис бонд, за одоо Самурай бонд, за ингээд Масала бонд ч гэдэм үү. За одоо ингээд манай ингээд зээл бол одоо улс төрийн зээл рүүгээ орлоо гэдэг нэг юм тэр ордонд яваад байгаа шүү. Тэгэхээр улс төрийн зээл гэдэг одоо юу гэж тодорхойлоод байгаа. За энэ бондууд ер нь одоо хэд хэдэн хувийн хүүтэй орж ирсэн бол манай иргэд бас ингээд тодорхой мэдээлэл хүсэж байгаа хэл та. За энэ бондуудын асуудал бол маш их яригдсан да. Зүгээр ер нь бол хамгийн гол нь за зээл авах нэг асуудал шаардлагатай одоо ялангуяа манайх шиг бүтээн байгуулалт хийх шаардлагатай дэд үтсийн одоо энэ зам энэ төргээд олон их хэмжээний бүтээн байгуулалт хийх шаардлагатай улс орнууд бол
хэмжээний хөрөнгө оруулалт одоо гадны зээл дэмжлэг авах нь бол зайлшгүй. Гэхдээ үнийгээ аваад зөв зүйлд зарцуулж үр ашгийг богино хугацаанд гаргах боломж байсан. Харамсалтай нь тэгж чадсангүй нэгдүгээрт. Хоёрдугаар дараагийн нэг асуудал бол одоо энэ эдийн засгийн уруудалд оройтол маань биднийг улс төрийн хямрал руу одоо бүр оруулчихлаа. Их хурл засгийн газар